IT паркны юу хэллээ? Эвс гэх юм уу, базар гэх юм уу? IT парк тайм. Бас вик хийж тол. За нэрээ ойл бодоогүй шүү дээ. 3, 2, 1 ихсэн. За сайн байцгаана уу? IT паркын би байна. IT паркын их заяа байна. За бүгдээрэнд энэ хүү бичлэгийг үзэж байгаа өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За ингээд анхны дугаараа бид тээр ингээд та бүхэнтэйгээ ингээд эхлүүлэх болсонтой маш их баяртай байна. Тэгээд гадуур бол Монголын болоод дэлхийн технологийн ертөнцийн бол маш халуухан одоо цагаар биш бүр минут секундээр хэмжигддэг энэ цаг үед бид тээр Монголынхоо технологийн ертөнцид яг юу болоод байгаа талаас тавчхан мэдээллүүдийг чадах чинээгээр өргөх зорилготой энэ хүү контентоо эхлүүлж байна. Тийм бас битээр яг Techweek ICT форумын үеэр та бүхэндээ яг өдөртөө өнөөдөр хаана ямар ивентүүд босон талаар мэдээлэл хүргэж ийсэн. Тэгээ яг үүнээсээ болболоод ер нь IT паркаас та бүхэндээ Монголын технологийнхоо сонин сайхан gossip, Fartagland юу гэдгийг халуугаслуудыг хүргэжийя гэж утсан юм аа. За тэгэхээр хаа Монголын экосистемээр стартапын ертөнцөөр сонин сайхан. За стартапын экосистемийн ер нь бол хамгийн гоё сэдвүүд ер нь одоо яг эхэлж байна. Яг хөгжүүлэлтүүд, продуктууд бол гарч эхэлж байна. Миний одоо ингээд энэ 7 хоногт ялангуяа 11 сарын ихээр бол ингээд хамгийн ингээд сонирхолтой санагдсан сэдв маань бол технологиг ашиглаад ялангуяа энэ мөнгөн гуйлга за тэр дундаа валют арилжаан дээр валют арилжааны анхны ATM бас Монгол улсад нэвтэрсэн байна. Энэ бол надад маш сонирхолтой санагдлаа. Маш гоё бүтээгдэхүүн санагдсан. Тэгээд энэ хүү бүтээгдэхүүн маань ямар зүйл болж байгаа гэхээр одоо бид нар чи ATM-с үйлчлэг авдаг шүү дээ. Мөнгөн гуйлга ялангуяа төгрөгийн үйлчлэг авдаг байсан бол одоо Монгол улсад одоогоор 5 валютаар арилжаа авч байгаа буюу одоо заавал доллар шилжүүлэх гээд хэн нэгэн дээр очдог эсвэл банкн дээр очдог байдал өөрчлөгдөөд өөртөө үйлчлээл ATM-с шууд хүссэн валют авна. ATM маань Sendman банк бус санхүүгийн байгууллага маань бас яг үйлчлэгийг нэвтрүүлж байгаа юм билээ. Угаасаа олон улс руу мөнгөн гуйлгын технологийн тусламжтай явуулдаг байсан бол одоо энийг Монгол улсад бас яг ингээд хэрэглэгчтэй илүү биетээр үргэж байгаа юм билээ. За өөр хэм бол бас Pocket сая олон улсын ялангуяа Сингапур төвтэй компаниас бас 25 сая долларын бас хөрөнгө оруулалтыг татсан байлээ. Тэгээд ер нь бол манай яг энэ финтек чиглэлтэй санхүүгийн үйлчлэгийг үзүүлж байгаа технологи суртай компаниуд маань аль үжээ одоо олон улсад гараад хамтын ажиллагаа эхлүүлээд хөрөнгө оруулалтад эхэлсэн бас явдалд бол миний хувьд бол маш их баяртай байдаг. За тэгэхээр надад байгаа сонин сайхнаас гэх юм бол Узбекистаны IT паркаас төв Азийн одоо 8 улсуудын дунд шилдэг стартап шалгаруулах энэ төсөл маш удаан хугацаанд үргэлжилсэн. За тэгээд одоо семифинал буюу Монголын шилдэг 15 стартап төсөл хагас финалд шалгараад тэгээд 10 дугаар сарын 28-нд мэдээллийн технологийн үндэсний парк дээр 2 шилдэг төслийг шалгаруулах энэхүү үйл ажиллагаа болсон. За тэгээд эндээс бол эгүүний AI болон юу биш зэрэг 2 стартап төсөл одоо Аз ТV-ийн бусад 8 улстайгаа финалистанд өрсөлдөхөөр болсон байгаа шалгарч. Тэгээс эгүүний AI бол юу биш 2 төсөлтөө бас финалист шатанд нь амжилт хүсье. Амжилт хүсье. За ер нь бол технологийн салбар за ялангуяа стартап экосистемийн хамгийн чухал зүйл бол pitch-ийг хөрөнгө оруулалт татах байдаг. Тэгэхээр ер нь бол энэ тал дээр бас амжилт гаргаа явж байгаа компаниудаа болгон сүлтэй байгаарэ гэж өрөөё гэж. За өөр сон сайхан гэвэл ер нь бас яг нэг хоёлын контент хийнэ гэж төлөвлөжсэн ч гэсэн бас төдийлөн бас нөө мэдээллүүд хомс байлаа. Тэгтээ чадлаараа цуглууллаад тэр бол хүргэж байгаа. За ялангуяа одоо саяны сүүлд бол нэг Монгол улс дэлхийн дижитал өрсөлдөх чадвараар 69 орноос 67-д орсон судалгаа гарсан байна. Энэ бол одоо манай Монголын бас миний хувьд бол уул нь би айгүй өндрөөр үнэлжсэн. Тэгээд даач ийм доогоор үнэлэгчлээ. Энэ дэр гэхдээ бас дата мэдээллийн одоо тийм урсгалын дутмаг байдлаас үүсэлтэй байх гэж би харж байгаа. Тэгэхээр яг дундаж оноог нь дээр ингээ харж байхад бол дундаж оноо нь дэлхийн дундаж оноо 69.5 байна. Гэтэл Монгол улсын 30.9 буюу 50%-аас жоохон дээгүүр байгаа. Энэ дээр бол бид нар бас ялангуяа дижитал өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. За энэ дээр бол бас ялангуяа төр засаг гэхээс илүү бас бүх одоо салбарууд те бүх төлөөллүүд бол хамтран сайжруулах тал дээр ажиллах зүйтэй байна гэдэг дээр бол бас бодууштай том судалгаа гарсан байлээ. Tesla Group-ийн Tina app маань бас нэгэн шинэ апдейтаа зарласан байсан. Өнгөрсөн 7 хоногт бий болж харсан баха. Тэр такси үйлчилгээ 9-оор яг ингээд бүр ингээд ланч хийсэн байсан үү те? Гадаадд явахдаа одоо такси үйлчилгээний санаа зовхоргүй боллоо гэдэг пострыг нь би бол харсан. Амартай ч танд энэ талаар мэдээлэл нь
За уул нь бол энэ хүү контентоор яг хүргэх гэхэд бол мэдэхгүй байна. Гэхдээ яг gossip байдлаар хэлэхэд бол ингээд гадаад ингээ аялахад бид нар чинь ингээд нэг улсад нь очивол тухайн аппликейшнийг татдаг асуудал бол ард тоцроод ингээд бүх одоо тээврийн үйлчилгээ ялангуяа такси дуудах үйлчилгээгээ бид нар бол ер нь Tino Super App-аар одоо шийдэх боломж бол нэгдэж байгаа юм билээ. За энэ бол бүр зөвхөн Монгол хөгжүүлэгч технологийн инженерийн шийдэл биш бас дэлхийн бас том одоо хийгдсэн core системүүдийн интеграц энэ дээр явагдаад Монголын бас томоохон хүн болгоны утсанд одоо байх ёстой том супер ап бас болж байгаа гэдгээ дахин баталсан одоо үйлчлэгийг нэвтрүүлж байгаа юм лээ. Tino супер ап гэхдээ супер санагдсан. Миний хувьд бол дотор маш олон үйлчлэгээ байдаг. Тэгээ одоо угаасаа хүн болгоны утсанд татагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэг миний ойлгож байгаагаар бол одоо за би гадагшаа аяллаа. Аялаад би заавал Uber ч юм уу те өөр аппликейшн татахгүйгээр Tino аппаасаа Tino App Store тэдгээр аппликейшнуд маань нэгдсэн. За тэндээсээ би Монгол валютаар Tino аппаасаа такси дуудлагаар Монгол валютаар үйлчлүүлнэ гэсэн үг. Ер нь бол тэр ойлгомжтой байдлаар тийм гэсэн. Ер нь ойлгомжтой байдлаар хэлэх тийм. Гэхдээ яг дэлгэрэнгүй official мэдээллийг та бүхэн Tino Super application-ээс өөрсдийн official сувгуудаас нь мэдээлэл аваарай. Тэгээ тун утгаас угаасаа хүн болгонд амар гой дэлгэрэнгүй мэдээллүүдээ хүргээд явах хаа гэж бодож байна. Технологийн салбар бол ер нь ингээ gossip гэ болон угаасаа оруулах гэж ярьж байгаа. Тэгээд яг энэтэй холбоотой gossip мэдээллүүд магадгүй тэр захирал нь ингэж энэ захирал нь тэгжээ гэдэг мэдээллүүд авах юм бол IT паркийн пэйжүүдс рүү бас бичээрэй. Бид тэр тэрийг бас энэхүү контентоор бас дамжуулаад хүргэнэ гэж бодлоо. 10 сардаас манай одоо Монголын технологийн компаниудын манлай компаниолох And Global-ийн 10 жилийн бас тохиосон ийм тэмдэглэл өдөр бас болсон байгаа. And Global-да 10 жилийн баярын мэнд хүргье. Хэдийн 10 жил болсон биш үү те? Саяхан нэгжсэн санагдаад бах юм. Мэдээллүүд зүгээр ингээ харж илаа. Маш олон аппликейшнууд ер нь бол татагдж байна. Тэгээд миний ингээ уншиж судалсан мэдээллүүдээс бол за iPad буюу Apple TV дээр бас Netflix Монголоос айгүйх татагдсан гэж байна. Энэ бол бас ялчгүй нөө physical asset холбоотой. За утаснууд дээр их юм бол сүүлд бас рекорд эвдэнгээ алдсан гэсэн бас шуум сонссон. Энэ бол 102 гэдэг аппликейшн. Төрийн аппликейшн ялчгүй бас төр түмэндээ үйлчлэгийг нэвтрүүлсэн. Гэхдээ энэ бол өмнө байсан аппликейшн юм билээ. Үйлчлэгийг нэвтрүүлсэнээс тэгээ сүүлд бол хууль дүрм журмаараас нөгөө нэг торгуул те ингээ оногдуулах шийдвэрээ гараад тэгээд аппликейшны таталт бол өндөр болсон байлээ. Тэгэхээр 102 аппликейшнаар 7 хоногт хэд гэсэн тоо гарсан бэ? 7 хоногт 21,000 гомдол буюу одоо торгуулах тэр нөө юу ирсэн гэсэн зөрчлүүд ирсэн гэсэн үг тийм. Тэгэхээр маш өндөр маш өндөр хандлттайгаар манайхан бас 2 апрууга зөрчлийг илгээжээ. За тэгээд дээрэс нь манай e-Mongolia аппликейшнд бол өдөр болгон шинжилгээ хийгдээд шинэ үйлчлэгээнүүд нэмэгдээд байгаа юм билээ. Тэгээд сүүлд Lime аппликейшнтэй e-Mongolia маань хамтраад гадаадд байгаа монголчууд маань e-Mongolia-гийн үйлчлэгээ гадаадаас Lime-ийн дугаараар авах боломж нэгдэж байгаа юм билээ. Харин тэрийг харсан тэгээд Lime бол сүүлийн ер нь топ дээр номер 1-т явж илээ Монголд татагдсан аппликейшнууд дунд. Тэгэхээр гадаадд байгаа монголчууд төрийн үйлчлэгийг санаа зовх зүйлгүйгээр авах одоо боломж нэгдсэн байна. Lime-ийн хамт олон бол e-Mongolia хамт олон бас талархал илэрхийлье. Гадаадд байгаа монголчууд маань Lime аппликейшнээ татаарай. IT Park-аар сонсох юм байна. За манай IT Park бол яг 8-9 сард Tech Week ICT Forum гэдэг нэлээд бужигнаантай байжгаад 10-11 сард бас л бужигналаа. За шинэ нийслэлтэй зарлаж 3 инкубатор компани шинээр элсэж орлоо. За гадаадын олон байгууллага, төрийн байгууллага, хувийн байгууллагууд бас IT парк мэдээллийн төлөв үндэсний парктай танилцаж, зочлож үйл ажиллагаатай танилцлаа. За орон нутгийн сурагчид маань, хурдан клубын сурагчид маань мөн л IT парк дээр танилцаж, одоо инкубатор компаниудын мэдээллийг, одоогийн яг стартап экосистемийн мэдээллийг бас авсан үйл явдлаар тасралтгүй үргэлжилсэн. Тэгээд 10 сарын 26-нд 40 дахь удаагийн мэдээллийн технологийн инженерийн шалгалт маань амжилттай зохион байгуулагдсан байна. Тэгээд энэ жилийн хувьд бол ерөнхийдөө 25 оны хувьд өмнөх жилүүдээс ерөнхийдөө 2025 онд маш олон шалгуулагчид идэвхтэй оролцсон. Харин тийм байсан. Тэгээд миний зүгээс бас мэдээлэл технологийн үндэсний парк яалтчгүй бас олон одоо үйл ажиллагаануудаар одоо эх жилийн хувьд бол нэвтрүүлэн гэсэн төлөвлөгөөг бас хэрэгжүүлэхээ явж байгаа. Тэгээд хамгийн гол мэдээ нь юу гэж маш олон жилийн туршид бас олон нийтийн нийгмийн бухимдлыг ингээд бас хөдөлгөөд ялангуяа технологийн салбарынхны бас дургуутсал, игдүүцэлтэй одоо санал гомдлыг үүсгээд байсан. Одоо өргөө хоёр кино театртай холбоотой асуудал нэгдэл рүүгээ шийдэгдээд шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд
өргөө хоёроос одоо мэдээлэл технологи үндэсний парк бол хамтын ажиллагаагаа бүр ингээд зогсоож байгаа. Тэгээд тун удахгүй бас мэдээлэл технологи үндэсний парк гэх энэхүү сайхан цагаан барилга маань 100%-аараа үйл ажиллагаа одоо явуулахад бэлэн болж байгаа гэдэг бас энэ сайхан мэддэг бас энэхүү контентоор хүрхэн зүйтэй гэж бол бодлоо. Тэгээд бас мэдээлэл технологи үндэсний паркийн олон жилийн шудраг тэмцэл бас биелэл болсонд бол бас миний хувьд бол баяртай байна. 14-15 жилийн дараа мэдээллийн технологийн үндэсний парк бүрэн хүчин чадлаараа ажиллах нэ. За тэгээ энэхүү бас үйл явдалтай холбоотой бас энэхүү тэмцлийн нэгээх хэсэг байсан бүх хүмүүст бүгдээрэнд нь бас баяр хүргэе. Энэ бол бас чамлахааргүй маш том амжилт шүү. Салбарын бас томоохон баярт үйл явдлуудын нэг гэдгийг бас хэлхэн зүйтэй байх. За Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 28 дугаар чуулга уулзалт сая энэ оны 11 сарын 3-аас 6-ны хооронд Таиланд улсын Бангкок хотод болсон. За манай зохирол Жи Золзая хатагтай маань яг удирдах зөвлөлийн гишүүнээс 2024 оноос хойш ажиллаж байгаа шүү дээ. Тэгээс яг сая өөрөө бичлээ оролцоод Монгол улсынхаас инновац технологийн хөгжлийг танилцуулсан байна. Тэгээд ер нь бол ASPA гэдэг арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөхөд бол мэдээж чуулга уулзалт конференц болдог. Хажуугаар нь ASPA Awards буюу одоо инновац технологийн шинжлэх ухааны шилдэгүүдэд тодруулдаг. За мөн бас board member meeting буюу яг Азийнхаа тэр шинжлэх ухааны инновац за яг технологийн салбарт ямар зүйлсүүд болж байгаа вэ гэдэг талаар товч мэдээллүүдээ бас хуваалцдаг тийм бас чухал шийдвэрүүд гардаг тийм арга хэмжээ болдог. Бас талтай 2024 онд Монгол улсад зохион байгуулагдсан. Ирэх жил хаана болно гэж хэлээ? Ирэх жил Сауди Арабид болно гэсэн. Тэгэхээр ер нь бол энэхүү арга хэмжээ бас чухал үр дүнээ өгсөн томоохон бас арга хэмжээнүүдийн энэ жилийн онцлог арга хэмжээнүүдийн нэг үл ялч хүмүүс байлаа. За тэгэхээр бид хоёр бол ерөнхийдөө нэг чадан ядан цуглуулсан мэдээллээрээ та бүхэндээс товчхон мэдээлэл өгөхийг хүслээ. Тэгээ цаашдаа бол бид хоёр яг IT паркаас энэ мэдээллийг gossipч бай, product launch ч одоо технологийн сайхан мэдээллүүдийг базаж хүрэхээр болно. Тэгээ та бүхэн бас манай энэ хүү контентоор дамжуулаад мэдээлэлээ хүмүүст хүрэхийг хүсэх юм бол биднэрийн бичээрээ бид манай IT паркийн маркетинг алба бол чадхаараа та бүхэндээ мэдээлэл хүргэж туслана. За тэгээд тун удахгүй дараагийн дугаараар уулзна гэдэгт итгэлтэй байна. Технологийн салбар Монгол улсад хөгжлийг авчрах болно гэдэгт итгэлтэй байна. Арай өөрөө төгсөхгүй. Монголын технологийн салбар хөгжихийн төлөө. Урлаг Монголд хөгжихийн төлөө. Ямар төгсгөлгүй контент болов уу?